Казиногийн тухай хуулийг ярихад Монгол улсад яригддаг нэг юм асуудал бол монголчууд магадгүй одоо бооцоод тоглоомд орох юм шиг үстэй хууль бус дүрмийн бус одоо ажиллагаанд уруу татагдах уу гэдэг ийм байдлыг бол хамгийн ихээр ярьдаг. За нөгөө талаар энэ одоо асуудлыг салбарыг дагаад хууль бус мөнгө эргэлтэх үү гэдэг ийм зүйлүүдийг бол ярьдаг. За гэхдээ олон улсад казиногийн тухай хуулийн хүрээнд эдийн засгийг бол илүү сайжруулсан жишээ бол маш их байгаа. За Монгол улсад хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг ийм асуудал бас байна. Тий, бид нар бол одоо 90-ад оны дундуур Монгол улс казиногийн тухай хуулийг баталж хэрэгжүүлж үзсэн. За тэр харамсалтай нь бол яг хөө казиногийн хуулийг батлах болон одоо санаачилсан одоо нэр бүхий хүмүүс одоо тэр авилгалын гэмтгийг салбартад шүүхээр шийтгүүлж тэгээд бол тэрнээс олболоод ер нь бол энэ авилгалын бас нэг их усүр магадгүй одоо хууль бус одоо мөнгөний энэ одоо нөлөө энэ одоо казиногоор дамжиж одоо Монголын улс төр нөлөөлөх юм байна гэдэг айдсыг тэр үед бий болгосон учраас одоо казиногийн хуулийг буцаад хүчингүй болгосон. Түүнээс хойш бол бас хэд хэдэн удаагийн улсын их хурлын нэр бүхий гишүүд бол энэ казиногийн тухай хуулийг улсын их хурлд өргөн барьж барьсан боловч одоо харамсалтай нь батлагдаагүй. Гэхдээ ер нь бол яг тэр өмнөх хуулиуд бол Монгол улсын иргэд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа казиногоор орж үйлчлүүлэх эрхтэй байхаар зохицуулж тэрэнд нь ч бас одоо нэр бүхий хүмүүс орж тоглож бас хөрөнгө чинээгээ алдаж өр ширэнд орж бас нийгмийн бас тийм тогтворгүй бас хов хүн иргэн айл өрхөд бас тийм дарамтчилт болох юм нийгмийн харилцаа юм биш үү гэдэг сургамжийг авсан. Гэхдээ энэ удаагийн Монгол улсын засгийн газраас боловсруулж өргөн барьж байгаа тэр казиногийн тухай хуулийн бас их чухал заалтан зохицуулт нь бол одоо Монгол улсын иргэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа казинод орох буюу өөрчлөлөх эрхгүй байхаар зохицуулж байгаа юм байлээ. Тэгээ энэ бол ерөөсөө маш чухал давуу тал гэж би ойлгож байна. Ер нь бол бид нар казиногоос бол өнгөрсөн хугацаанд бол маш их одоо үндэслэлгүйгээр айж болгоомжилж байсан байж магадгүй гэж би бодож байна. Казино бол яг эдийн засагт ямар хэрэгтэй юм бэ гэх юм бол эдийн засгийг бол үнэхээр одоо солонгоруулах уу магадгүй Монголын аялал жуулчлал дээрээс нь Монголын эдийн засгийн бас томоохон хөшүүрэг болох боломжтой салбар гэж бол ерөнхийдөө сүүлийн үед үзэж байгаа. Энэ бол байж болох хууль байхаа гэж бодож байна. Жишээлх юм бол бүгд найрамд Солонгос улсад одоогийн байдлаар бол нэг 17 казино үйл ажиллагаа явуулж байна. Солонгос улсын иргэд бол Солонгосын нутаг дэвсгэр дээр бол казино тоглох эрхгүй байдаг. Гэтэл бол 2018 оны судалгаагаар бол бүгд найрамд Солонгос улсын 17 казиногийн улсад төлсөн татварын хэмжээ нь бол 285 сая доллар, Америк доллартай тэнцэж байна. За Макао гэж бас одоо Азийн одоо казиногийн их том төв байдаг. Энэ казиногийн том төв болсон Макаод нэг жилд 30 сая жуулчин очиж үйлчлүүлдэг гэж байна. Тэгээд бол жилийн борлуулалтын буюу одоо улсад төлж байгаа татварын хэмжээ бол нийтдээ бол нэг 300 гаруй тэрбум юанаар хэмжигдэж байгаа. За улс болгон бол казиногоос авах татварынхаа хэмжээг бол харилцаа адилгүй тогтоож байна. Солонгос улс бол одоо нийт борлуулалтын орлогын 10% тэнцвэрс татварыг тавьж байгаа. Макао бол нийт борлуулалтын 35% тэнцвэрс хэмжээний татварыг авдаг. Тэгэхээр Монгол улсын улсад байгуулагдах одоо энэ казино бол Монгол улсын иргэдэд үйлчлэхгүй. Зөвхөн гадны жуулчдад үйлчлэнэ. Гэтэл гадны жуулчд гэдэг үзэхээр зэрэг Монгол улсаас ямар улсад хэн ирж тоглох вэ гэдэг асуудал яригдана. Бүгд найрамд Хятад улс бол өөрөө 1.3 тэрбум хүнтэй. Гэтэл бол Хятадууд өөрсдөө нутаг дэвсгэр дээр их газрын Хятадтай бол казиногийн үйл ажиллагааг хоригдсон байдаг. Учираас Хятадууд бол гадагшаа Макао руу, Солонгос руу, Сингапур руу, Малайз руу явж тоглодог. Солонгосчууд өөрийнхөө нутаг дэвсгэр дээр тоглох эрхгүй. Тийм учраас мөн адилхан уршигаа зүүн өмнөд Азийн улсууд руу Макао, Малайз руу явж тоглодог. Гэтэл Монгол улс одоо энэ нөхцөл байдалд буюу одоо энэ казиногийн хуулийг амжилттай батлуулж чадах юм бол Хятад, Япон, Солонгосын аялал жуулчлалын урсгал бол Монгол улс руу чиглэх бүрэн боломжтой болох гэдэг. Тэгэхээр бол энэ бол ерөөсөө казиног тоглож зугаа цэнгэлийн одоо түүнийг дагсан хар бараан нийгмийн одоо үзэгдэл гэж ойлгохоос илүүтэй энэ бол Монгол улсын аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн гэж ойлгож гадны иргэд үйлчлүүлдэг. Эндээс нь харин Монголын төр засаг буюу Монголын татварлогчдод бас нэг татварлах шийдэг энэ эдийн засгийн хуулиур байж чадах юм бол харин бид зөвхөн
аял ашигт малтмуулаас шалтгаалсан эдийн засгийг харин солонгоруулах бүрэн боломжтой байдаг. Одоо хүртэл Япон улс бол дотоод казино зөвшөөрөхгүй шүү дээ. Гэтэл бол Азийн одоо миний сайн хэлсэн Хятад, Солонгос, Япон гэдэг энэ одоо Монгол улсаас бол нэг зарим нь 2 цагийн нислэгийн газар, зарим нь 4 цагийн нислэгийн газарт байгаа нийтдээ хүн амынх нь хэмжээгээр аваад үзэх юм бол бараг 1.5 тэрбум хүн яг энэ 3 улсад байж байгаа байхгүй. Гэтэл 1.5 тэрбум ч өөрөө Аз хүмүүсийн бас ялангуяа энэ миний дээр хэлсэн улсын хүмүүсийн өөрийнх нь тийм зан шил байна. Өөрөө заавал нэг казино юм уу эсвэл мөрөтэй тоглоомоор одоо бас нэг өөрийнхөө стрессийг одоо буюу одоо бол зүйлөт ширээ цаг өнгөрөөдөг юм амжиргатай ийм одоо соёлтой арт хүн байна шүү дээ. Тэгэхээр эднэрт бол боломж гаргаж одоо эндээс нь харин Монгол улс өөр хожиж гардаг энэ тогтолцоог бүрдүүлэх юм бол болохгүй юм байхгүй. Монгол улсын засгийн газраас харин одоо энэ удаа өргөн барьсан энэ аялал жуулчлалын багц хуулийн хүрээнд бол хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээд төлөвлөж байгааг бол харин улсын их хурл харин талархан дэмжиж хурдан хугацаанд баталж өгөх ёстой. Тэгэх юм бол харин бид одоо энэ дэлхийн эдийн засгийн энэ тодорхойгүй болцсон ковидоос болж энэ бүх газруудад эдийн засгийн эргэлтэнд солирцсон байгаа үед бол харин бид бол харин энэ боломжийг ашиглаад Монгол бол аялал жуулчлалын ялангуяа Азийн аялал жуулчлалыг томоохон төв болох бүрэн боломжоор харагдаж байгаа. Монгол улсын засгийн газар эдийн засгийг бол маш хурдтай хугацаанд сэргээх одоо эрчимжүүлэх, солонгоруулах энэ ажлыг бол яаралтай хийх шаардлагатай нь харагдаж байгаа. За яагаад тэгэхээр Монгол улсын ядуурлын түвшин нэмэгцээр байна. За дундаж орлоготой иргэдийн тоо багассаар байгаа. За инфляцийн түвшин өнгөрсөн хугацаанд 16% хүртэл бол нэмэгдсэн. За энэ мэтчилэн эдийн засгийг сайжруулах ажлыг бол эрчимтэй яаралтай хийх шаардлагатай. Зөв бодлого гаргаж гаргасан бодлого хурдтай хэрэгжүүлэх юм хэрэгцээ шаардлага бол Монгол улсын засгийн газрын өмнө тулгамдсан хамгийн том ажил бас хүлээгдээд байгаа. Гэхдээ улсын хурлаар магадгүй хууль ордог. За улс төрчдийн лоббич гэдэг юм уу бүлэглэлийн лоббид автдаг энэ байдал бас асуудлыг тухайн төслийг хэрэгжүүлэхэд хэтэрхий удаашруулдаг ажил өнгөрсөн хугацаанд бол байгаа. За энийг хойш нь тавиад эдийн засгаа сайжруулах ажилд хамгийн гол анхаарал хандуулах хэрэгтэй. Ерөөсөө одоо бидний өнөөдөр чи одоо хамгийн сайн ойлгож байгаа асуудал бол ерөөсөө эдийн засаг юм байна. Эдийн засагээс эдийн засагта ерөөсөө Монгол иргэн бүрийн амжиргааны асуудал бол маш чухал болсон юм байна. Иргэд маань баялагтай, иргэд маань одоо цалин орлого нь хангалттай төвшөнд байх юм бол Монгол улсад бол бүрэн дүүрэн аж жаргалтай амьдрах тийм боломж олцоотой улс байна гэдэг харагдаж штэ. Тэгэхээр үүнд одоо бид яах ёстой вэ гэхээр эдийн засгаа солонгоруулъя. Аль болохоор эдийн засгийн олон их сурвалжаар жас одоо эдийн засгаа бүрдүүлж чадах юм бол Монголд бол одоо үнэхээр одоо сайхан амьдрах боломж байна. Тэгэхээр бол одоо бид яах вэ зэрэг казино гэдэг асуудлыг ярихаар зэрэг одоо энийг дагаад гэмт хэргийн асуудал, хар мөнгөний асуудал, дараа нь дээрээс нь одоо бие үнэлэх асуудал гэж ярьж болгоомжилдог. Гэтэл бол эн чинь бол яг үндэ бол Монгол эмэгтэйчүүдэд тийг одоо тэгж дорд үтсэн битгий ийм байдлаар асуудал ханалтаа. Монгол эмэгтэй хүн чинь бас нэг тийм яхаа алдсан бас тийм үлэмжтэй хүмүүс биш шүү дээ. Тэр чинь бас өөрсдийн бас үлэмжтэй бас өөрсдийн үнцүүлэлтэй ард түмэн баггүй да бид чинь. Тэгэхээр ард түмэндээ итгэдэггүй битгий бай. Ард түмэндээ итгэе. Харин түүнийг одоо нэгд гадны хүмүүс ирж тоглодог хөлбрээр Монгол улсын засгийн газар тэр хуулийн төслөө боловсруулж байгаа бол тэр боломжийг бий болгоод өгч. Харин түүний чинь дагаад ганцхан казино гэж ойлгож болохгүй. Түүний дагаад одоо Улаанбаатар хотыг юм уу Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын отог баазууд хүртэл жуулчин ихтэй болно. Дээрээс нь одоо дэлгүүр, хоошоо, гуанз, ресторанууд хүртэл одоо орлоготой болно. Тэгэхээр энэ чинь ерөөсөө ганцхан казино гэж ойлгож зөвхөн казинод хүмүүс тоглоно гэж ойлгохоос илүүтэй Монголын эдийн засгийн бүх салбарт энэ бизнесийн үр нөлөө нэмэгдэнэ гэж харж ойлгох хэрэгтэй байна. За баярлалаа. Үзэгчдээ анализ том хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар үүгээр өндөрлөж байна. За студид Хуйлч Батүр, сэтгүүлч Ариун Туянаар ажилласан анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа.